За би нэг юу ярих гэдэг байгаа нэг Монгол улсын хууль зүйн сайд засгийн газрын гишүүн Алтан гэрэл сүүлийн үед одоо авилгатай тэмцэнэ гэдэг асуудлаар маш их ярьдаг боллоо л доо. Тэгэд энэ өргөн байсан хуулийн асуудлаар нэг юм ярьчих гэж бодоод яваад байгаа. Тэгэд 2-3 удаа энэ талаар текстүүд оруулаад комментүүд оруулаад явсан. Энэ өргөн барьж байгаа хуулиуд бүхэлдээ бол одоо Монгол улсад авилгалтай тэмцэх биш, авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг цогц систем бий болгох ийм зүйл рүү яваад байгаа юм. Ер нь бол Монгол улсын хууль зүйн сайд хийж байгаа энэ Алтан гэрэл гэдэг нөхөр бол хэдийгээр ачсан намаас улсын их хурлын гишүүн болсон ч гэсэн энэ бол одоо барууны үзлээр талтай ачсан намын үзэл санааны эсрэг бол маш их одоо ярьдаг. Жишээ нь бол энэ барууны либерал үзлээрэмт гэдэг маань өөрөө эрхчлөөний үзлээрэмт. Тэгээд энэ хууль зүйн сайдын маань яриад байгаа зүйл нь бол өөрөө эрхчлөөний эсрэг байгаа. Тэгэд энэ ярьж байгаа зүйлд нь бид нар маш их ач холбогдол өгж тэрнгээр дүгнж ингээд нөхрийг одоо юу хийх чинь гэдгийг анхааралтай ажиглаж явахгүй болохгүй байдаг. Жишээ нь энэ барууны үзэл санаатай нам бол хүний эрхийн талаар бол аян маян зохиодог тийм биш л дээ. Энэс ачсан нийгэм гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. Энэ ачсан нийгэм дотор бол одоо жишээ нь аян зохион байгуулж эрх хүний эрхчлийг хамгаалдаг тийм зүйл байхгүй. Энд одоо ачсан нээлттэй нийгэм дотор гарч байгаа бүх хуулиуд бол хүний эрхийг хамгаалсан, хүний эрхийг дээдлсэн хуулиуд байдаг. Тэгтэл бол одоо манай хууль зүйн сайд, манай ачсан намын гишүүд бол одоо хачин бүдүүлэг юмнууд их ярьдаг боллоо л доо. Тэр юу гэж яриад байгаа гэхээр одоо аян зохион байгуулна, хүний эрхтэй холбоотой багц хуулийн төсөл байгуулна, өргөн барьна гэдэг жишээ тийм. За одоо энэ нэг хамгийн сүүлд яриад байгаа маш идэвхтэй ярьж байгаа энэ за энэ хөрөнгө хураан авах хууль гэдэг. Тэ энэ хөрөнгө хурааж авах хууль бол биш ээ. Энэ бол ачсан нийгмийг устгах зорилттой хууль. Энийг яагаад ингэж би хэлээд байгаа гэхээр за нэгдүгээрт бол Монгол улсын эрүүгийн хуулийн дээр за энэ юун дээрээс эхэлж харах юм байна хэдүүлээ. Үндсэн хуулийн дээр үндсэн хуулийн 16-гийн 3 дээр бол энэ үл хөдлөх тий 16 дугаар бол Монгол улсын иргэн дараах үндсэн эрхчлөөг баталгаатай эдэлнэ гэж байгаа. За энэ 16-гийн 3 дээр бол хүн үл хөдлөх хөрөнгөө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хоригдно гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ энэ дээр бол маш тодорхойгоор хэлснээр болохоор олсон орлого хөрөнгө тань шударгах ёстой гэж байна. Тэ? За энэтэй холбоотой хэд хэдэн хуулиуд Монгол улсад одоогоор одоо байна. Жишээ нь Монгол улсын эрүүгийн хуулийн дээр юугаар заасан байдгүй гэхлээр эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл бол одоо бүхэлдээ авилгал албан тушаалын гэмт хэрэгтний холбоотой эрх мэдэлтэнгүүдтэй холбоотой тийм энэ хуулийн зүйл залт байгаа. За энэ 22 дугаар зүйлийн за энэ одоо энэ эрүүгийн хуулийг бол жишээ нь манай Монгол Ардын нам бол 2017 оноос эхлээд бүхэлд нь авилгал албан тушаалтын гэмт хэрэгтнүүдийг хуулиар тийм ял завших боломжуудыг олгосон байгаа юм л да. Тухайлбал одоо энэ бусдаар үйлдвэрлэх гэмт хэрэг гэж байдаг. 22-ийн 2 дугаар зүйл. Тэгээ албаны эрх нөлөөг уруулан ашиглах гэж байгаа. Одоо энэ эрх мэдэлтэй байгаа дарганаар бол хизээч өөрсдөө гэмт хэрэгт оролцохгүй. Эрх мэдлээ ашигладаг. Өөрийнхөө нөлөөг ашиглаж тэг гэмт хэргийг үйлдвэрлэдэг, бусдаар үйлдвэрлэдэг байхгүй. Энэ 22-ийн 2 дугаар зүйлийг бол бүхэлд нь аваад байхгүй болгочихсон. За тэгэхээр 2017 оноос эхлээд энэ авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завших хууль эрх зүйн орчныг эдгээр бий болгосон байхгүй. Энэний хүчинд одоо Монгол улсад жишээ нь 40 сая төгрөгөөр торгуулад төр хугацаагаар одоо тийм 2-3 жилийн хугацаатай нөгөө олон нийтийн улс төрийн албан тушаал эрх хаштаг гэдэг юмнуудыг байхгүй болгох жишээний өнөө хийсэн. Ачсан нээлттэй нийгэмд бол жишээ нь энэ хууль эрх зүйн орчноо бодлогын төвшөнд өөрчилдөг. Монгол Улсын засгийн газрын хийх ажил бол энэ. За 22-ийн 10 дугаар зүйл гэдэг энэ заалт байна. Энэ 22-ийн 10 дугаар зүйл заалтан дээр болохоор
үндэслэхгүйгээр хөрөнгөчих гээд байгаа. За энэ 22-ын 10 дугаар зүйл дээр болохоор энэ үндэслэхгүйгээр хөрөнгөчсөн тохиолдолд хөрөнгийн нот хураана. Тэ 2 жилээс 8 жил хүртэл ял шийтгэлтэй гэдэг. За энэ хэргийг одоо ингээд хамтарч ингээд бүлэглэж хийгдсэн бол одоо энэ бол 2 эсвэл 8 жил хүртэл хугацаагаар ял шийтгэлтэй гэдэг. Ингээд заалтууд байгаа. Нэгсэндээ Монгол улсад бол үндэслэгүй хөрөнгөчсөн авилгал албан тушаал улс төрийн гэмт хэрэгтэнгүүдийг энэ хүмүүсийг бол одоо ял завших боломжийг бол хуулиар өгөөгүй. Энэ хууль хэрэгжихгүй байгаа нь өөр хүчин зүйлээс болж байгаа. Тэгэд энэ зүйлийг ингээ янзлах бодлогын ажлыг хийгээрэй гэд Монгол улсын их хурлаас одоо томилогдож байгуулагдсан Монгол улсын засгийн газар одоо хийх хэвээр ажиллана. За авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн хөрөнгө оруулалтын мэдүүлэх болон одоо эднэртэй холбоотой бас ингээд хууль эрх зүйн орчин Монгол улс байна. Тэгээ хөрөнгө оруулалтын мэдүүлгээ одоо огцон мөнгө өөрчлөгдсөн бол одоо тэгээ яаж мэдүүлэх үү? Тэгээ жил болгон одоо яаж хөрөнгө оруулалтаа мэдүүлж яах вэ гэдэг ингээд энэ хуулийг бол Монгол улсад эрх зүйн орчныг бий болгоцсон. Ер нь бол улс төрийн албан тушаалтан гэдэг хүн бол тэгээ Монгол улсын иргэдийн өмнө үүрэг хүлээхдээ үүрэг хүлээгээд байгаа юм. Монгол улсын иргэдийн өмнө энэ улс төрийн албан тушаалтангууд үүрэг хүлээж байгаа. Эдгээр бол үүрэг хүлээхийнхээ өмнө шүү дээ, тэ. Бүгднийхээ өмнө за би бол яг ийм хүн. Тэгээ би ийм гэр бүл төрсөн. Энэ миний түүх замнал одоо энэ байна. Бүх юмаа дэлгэдэг. Миний найз нөхдийн холбоос энэ байна. Миний гэр бүлийн холбоос энэ байна. Миний бизнесийн болон хувийн одоо ашиг орлого энэ байна. Энийгээ бүгднийг ингээд тайлгандаг. Энэ улс төрийн албан тушаалттай холбоотой бас энэ хууль эрх зүйн орчин Монголд байна. За яг энэнийхэн дагуу улс төрийн албан тушаал хашаад эхэлснээс хойш энэ хөрөнгө оруулалтаа мэдүүлдэг хууль эрх зүйн орчин байна. За буцаагаад хэрвээ энэ үндэслэхгүйгээр хөрөнгөжөөд эхлэх юм бол энэ хөрөнгөцсөн хөрөнгийг хурааж авдаг. Бүр хөрөнгийг хураагаа зогсохгүйгээр ял эдлүүлдэг, эрүүгийн хариуцлага өрүүлдэг. Ингээд эрүүгийн хууль гэж бол Монгол улсад байна. Энэ хуулиуд яагаад үйлчлэхгүй, яагаад энэ хуулиудын орчин муудаад байгаа тухай бид нар хамгийн гол нь ойлгох хэрэгтэй байна. Энэ ачсан нийгмийг устгаад байгаа юм аа. Энэ Монгол улсад ганцхан байгаад байгаа биш дээ. Ачсан нийгэм гэдэг зүйл чинь тий. Хүн төрөлхтний өмнө ачсан нийгэм гэдэг чинь бол би бол одоо олон жил болж байна. Одоо ачсан нээлттэй нийгмийн тогтолцоо гэдэг зүйл чинь бол одоо бий болсноос хойш 300 гаруй жил болж байна тий. Ачсан нээлттэй нийгмийн анхны юмнуудыг бол одоо энэ 250 гаруй жилийн өмнө одоо ингээд засаглалын хэлбэрүүдийн одоо хүн төрөлхтөн ингээд ярьж эхэлсэн мэт. Ерөөсөө засаглалыг ингээд салгаа. Улсын хурл, гүйцэтгэх засаглал, хууль, шүүхийн засаглал, нээлттэй хараад бус засаглалууд ингээд хооронд нь салах гэдэг. За энийг сүүлд ингээд нэмэлтээр болохоор орон нутгийн бие даасан байдал. Тэнгүүтээ энэ иргэний хяналтын засаглал гэдэг юмыг бас бий болгохыг ингээд 150 жилийн өмнөөс одоо гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээ Монгол улсад одоо жишээ нь орон нутгийн бие даасан байдал юм уу, иргэний хяналтын засаглал гэдэг зүйлийг устгаачихсан байна. Бид нар одоо жишээ нь хэвлэлийн эрхчлөө мөлөг яриад гэдгийг андуураад яриад гэдгийг. Хэвлэлийн эрхчлөө гэдэг чинь засаглал биш. Дөрөв дэх засаглал гэж андуураад ярьдаг. Энэ иргэний нээлттэй засаглал энэ тухай яриад байгаа. Энэ иргэний нээлттэй иргэний хяналтын засаглал бий болоод тэгэхээр юу болдгоо гэхээр за эрен сурвалжлах сэтгүүл зүй, мэрэгжлийн сэтгүүл зүй. За энийгээ буцаагаад мөрдөн шалгадаг одоо мэрэгжлийн эрен сурвалжлах мөрдөн байцаах байгууллага. За шүүхийн өмнө очиод хамгаалдаг өмгөөллийн за олон нийтээс дэмжлэг авдаг ингээд хэвлэлийн ингээд нээлттэй ийм цогц зүйл ажилтдаг болоод эхэлдэг. Энэ зүйлийг цогцоор нь ажилуулад эхлэх юм бол авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн эсрэг тэмцдэг систем чинь өөрчлөгдөнө, бодлого нь өөрчлөгддөг. Тэгээ Монгол улсын засгийн газар бол энэ бодлогын түвшинд ерөөс юм хийхгүй байгаа юм. Одоо нэг ингээд аль хэдийн Монгол улсад байгаа хуулийг дахиад нэг өөр нэр өгөнгүүтээ өмчийн хураана гэж яриад байна л дээ. Үгүй, энэ өмч хураагаад энэ авилгал буурдаггүй юм. Ерөөсөө авилгалыг бууруулах маш цомхон болон
товчхон цөөхөн л идэ аргачлал байгаа шүү дээ. Нэгдүгээр төрийн эрх мэдлийг багасгаа, төрийн өмчийг багасгаа. Асар их алдагдaltaй ажиллаад байгаа төрийн өмчүүдэд багасгачих. Хоёрдугаар энэ төрийн эрх мэдлээр дамжуулаад, улс төрийн албан тушаалаар дамжуулаад маш их олон юмд оролцож шүү дээ. Энэ улс төрийн албан тушаалуудаар дамжуулж. Жишээ нь засаг мөнгөнд гаргаж, засаг тендерийн зарлаж, засаг хяналтын тавьж гин. Тэ? Засаг хүлээж авч гин. Ийм системд авилгал байдгийн. Хүссэн хүсээгүй байдаг. Энийг одоо яг энэ арчилсан нээлтийн нэгэнд ямар байдаг тэрэн дүүг нь бид нэр явуулах хэрэгтэй байхгүй. Ингэхгүйгээр бидэрт бол өөр сонголт байхгүй. За нэгдүгээр ингээд алдагдaltaй төрийн өмчийн компаниуд багасаад, за энэ улс төрийн эрх мэдэлтүүд, албан тушаалтнуудын эрх мэдэлтүүд багасаад, за тэгээд иргэний хяналтын засаглалаа байгуулчихаа. Үүний дараа бидэрт энэ хяналтын систем чи иж бүрнээ гараад тэгэхээр авилгал албан тушаалын гэмтэрхтүүд байхгүй болдог. За тэгээ энэ зүйлийг ингээ яриад бичиж эхлэхээр нөгөө либералуудын барууныхан бол одоо ингээ авилгачдыг хамгаалж ингээ яриад байгаа. Бид нэг юм ойлгох хэрэгтэй байгаа. Одоо энэ дэлхий дээр байгаа 210 гаруй улсууд дотор чинь авилгал албан тушаалын гэмт хэрэгтнийг бууруулад улс төрчдийн нөлөөг багасгацсан улсууд чинь дандаа барууны орчих байгаа шүү. Барууны ертөнц байгаа. Тэгээд тэнд байгаа хамгийн сайн жишгийг, хамгийн зөв бодлогыг бид нар ойлгоод тэрийг Монголдо яаж нутагшуулах вэ гэдэг асуудлыг ярьж байгаа чинь өөрөө авилгал албан тушаалын гэмт хэргийг бууруулах зам руу явна. Орон нутгийн эрх мэдлийг 2017 оноос эхлээд 19 оноос дамжаад ингээд Монгол улсын засгийн газрын өргөн барьснаар тухайн үеийн улсын их хурлаар баталснаар эрх мэдлийн хураагаад авчихсан бохгүй юу? Өнөөдөр энэ засаг дарга нарын чинь засгийн газар томилоод байгаа шүү дээ. Огцруулах эрх нь бас ерөнхий сайд байгаа. Энэ байж болохгүй юм багхгүй юу? Орон нутгийн эрх мэдлийг устгацсан багхгүй юу? Бид нар 1990 оноос өмнө санхүү эдийн засгийн төвлөрлийг болиулъя. Энэ социалист эдийн засаг чинь нуржлаа. Нэгт хоёрдугаар болохоор энэ эрх мэдлийн төвлөрөл чинь хүссэн хүсээгүй энэ даргын эрх мэдэл рүү яваад кастинг систем бий болгоод байна. Энийгээ задлъя гэдэг ийм системийг бий болгох гэж явсан байхгүй. Одоо Монгол улсад байна шүү дээ, тий. Хаалттай нууц гэрээнүүд зогсоо цагаа үйлдвэрлэж байна. Дээрээс нь энэ хууль баталж, хууль өргөн барьж, хууль хэрэгжүүлдэг бүх системүүдийг нууцуулгаад энийг өөрийг нь хийдэг бүх хууль бусаар ингэ хийдэг болж. Төргөжсөн байдлаар хууль баталж байгаа гэдгээр асар олон хүний эрхийн эсрэг, энэ эдийн засаг нийгмийн эсрэг маш олон хуулиудыг батлаад байгаа байхгүй. Тэгээ энийг ярьж байгаа хүмүүс нь болохоор нийгэмд дайсан мэтэр харагддаг ус. Ерөөсөө ядахтай тэмцэе гэдэг бол бодлогын л асуудал. Түүнээс нэг хууль гаргаад, нэг хүнд таалагдах нэртэй хууль гаргаад энэ авилга буурдаг зүйл ерөөсөө биш. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд сүүлийн 5 жил одоо Монгол улсын ерөнхий сайд хийж байгаа хүн шүү дээ. Энэ хүн бол энэ түрүүний миний хэлснээр төрсөн цагаас эхлээд өөрийнхөө намтрыг үнээр нь хийх гэсэн хүн худлаа ярьж гисэн. Одоо ингээд авилгатаа тэмцэж байгаа тэгэл 5 шүтлгөө мэдлгөө 9 шүдийн юм ярьж байгаа. Шуу муу шүүрдэг барьдаг гэд нэгж биелээгүй. Тэгтэл бодлогын түвшинд бид энэ 5 жилийн хугацаанд юу хийвэгээ харахад нэг ширхэгч зүйл хийгээгүй шүү дээ. Жишээ нь би бол одоо өөрийнхөө Facebook дээр ингээд платформ дээр ч юм уу эсвэл чагсаалт цуглаанд ингээд үзэл бодлоо илэрхийлээ явж байхдаа олон удаа хийжсэн. Монгол улсын засгийн газар бол хулгайчаа. Эдгээр хулгай хийгээд байгаа. Эдгээр авилгал албан тушаалын гэмт хэргийг эдгээр хийгээд байгаа. Тэгээ яаж хийгээд байгаа талаар би хэд хэдэн талаар ингээд ярьж ирсэн. 5 толгой Эрдэнэс 5 толгой нүүсний орд дээр гарч ирсэн тэр 44 их найдын их хулгай гэл ингээл тийм нэрсийг зарлал гэж хулгай жагсаал болж ирсэн. Энэ хулгайг чинь засгийн газар хийсэн шүү дээ. Энэ засгийн газрын хийсэн хулгай. Энийг эрх мэдэлтнүүд хийн. Ямар ч боломж байхгүй. Энийгээ би дахиад нэг тайлбарлчихъя. Монгол улсын засгийн газар за эхлээд эхний ээлжинд шүү дээ 2012-оос 2015 он хүртэл нүүрсний ханш $27 хүртэл унсан баггүй. Нүүрсний өмнө тийм доошоо орцсон байхад тэнд хулгай байх боломжгүй. За 2016 оны сүүлээр 2017 оны ихэнх үеэс нүүрсний ханш өссөн. 2017 оны хагас жилээс эхлээд 2022 онд төгсгөл хүртэл нүүрсний алтан үе байлаа. Дэлхийн түүхэнд ийм өндөр үнэтэй байгаагүй. Тэгэхээр Монгол улсын засгийн газар нүүрсний үнийг тогтоож исэн. Монгол улсын засгийн газрын хэрэглэх газрын дэргэд нүүрс зарах журмыг баталж исэн. Засгийн газрын баталсан журмын дагуу
засгийн газрын гаргасан үнээр нь нүүрсийг худалдаж авахд дэлхийн зах зээл дээр нүүрсний үн $450 байсан нүүрсний үнийг 1 тонн $450 байсан үнийг нүүрсийг эдгээр $70 зараадсан байхгүй. Энд хулгай байсан юм. Яагаад $450 үнэтэй нүүрсийг эдгээр $70 зараадсан юм бэ? Энэ хулгай байхгүй юу? Тэгсэн чинь эдгээр юу хийсэн гэхлээр тэр 1 тонн нүүрсийг $100 зөөж, 1 тонн нүүрсийг $1000 зөөж гинэ. Ийм байж болохгүй гэд худлаа яриадсан байхгүй. Үгүй ээ, тийм биш. Эдний өөрсдийнх нь зарсан журмын дагуу, эдний өөрсдийнх нь гаргасан үнийнхэн дагуу нүүрсээ худалдаад авчихсан хүн тэр нүүрсээ $100 зөөнө үү, $1000 зөөнө үү? Энэ хувь хүний асуудал. Бүхэлдээ Монгол Улсын засгийн газар ганцхан 8 шиг бизнес эрхэлж байна. Үүнээс болж тэр том хулгай гарсан. За энэний ард ингээд дахиад маш олон нууц гэрээнүүд явсан, офшор гэрээнүүд явсан. Энэ олон гэрээнүүд бас ил болж дуусаагүй байгаа. Одоо хүртэл дуусаагүй байгаа. Энэ 1 км-ийн $1.2 сая барих төсөвтэй байсан төмөр замыг 1 км-ийн $3.7 сая барьчихсан л байгаа шүү дээ. Яг одоо. Гэхдээ тэр нь мухар. Нэг ширхэгч төмөр замаар нь тэр ачаа бараа зөөгөөг байгаа. Энэ алдагдлыг бид нар төлөөл явж байгаа шүү дээ. Дахиад тэр наашаага баригдсан тэр өргөн төмөр замууд тэр зөндөө олон хулгайнууд бас. Зөндөө олон нууц байгаа. Одоо тэр нөгөө Тамсгийн нефтийн үйлдвэр Тамсгаас одоо тэр нөгөө Дорнговын нефтийн үйлдвэрлэлүүд татж байгаа хоолой барьж лээ. Энэ чинь нууц гэрэл явж байгаа шүү дээ. Тэгээ бид эднийг ингээд бүтнээр нь ойлгож ярьж харахгүй болохгүй байгаа. Тэгээд энийг харж ойлгох үндсэн суурь нь юу юм бэ гэхлээр энэ арчсан нийгмээ ойлгоо. Нийгмээ ойлгоо. Энэ нийгмийн чи устгаад байна. Энэ нийгэм устгаад тэгэхээр хаашаа явдیں۔ гэхлээр энэ их асар их хулгай дэмиг хийцэн бүлэг хүмүүс чинь хүссэн хүсээгүй энэ нийгмийг устгаж ягаад дарангуулыг бий болгочдөг юм аа. Энэ нийгэм устгадаг үндсэн суурьуудын тавьсан гэдгийг би түрүүн тайлбарлаад хэллээ л дээ, тий. Орон нутгийн бие даасан байдлыг байхгүй болцоо. Орон нутгийн бие даасан байдлыг байхгүй болчихлоор даргын томилогдсон хүн даргийнхын төлөө ажиллаж байгаа. Таны төлөө хизээж ажиллахгүй. Бидний төлөө хизээж ажиллахгүй. Тэр орон нутгад байгаа бүх хүмүүс эрх мэдэл албан тушаалын төлөө амьдарч ажиллаж байгаа юм байна. Тэнд одоо жишээ нь сургууль, цэцэрлэг, тэгээ цагдаа, прокурор, шүүгч, сонгуульт албан тушаалууд шүү дээ. Эдгээр бүгдээрээ өрсөлдөх ёстой байхгүй юу? Тэнд эрх мэдлийн өгөлдөө. Яагаад тэр эрх мэдлийг хомж авчираад байгаа? Тэр хөдөөний хүмүүсийг амьдрч чадахгүй гэж яагаад эдгээр тэгээд энэ коммунист үзэл шүү дээ. Тэгээ энэ хоргаагаар Монгол улсад орон нутгийн бие даасан байдлыг устгаад байгаа. Өнөөдөр тэд хэрвээ сургуулийн захирлыг тэнд өөрсдөө сонгодог болчих юм бол сургуулийн захирал сурагчдынхаа өмнө, орон нутгийнхаа иргэдийнхаа өмнө манай сургууль тэ бид нар математикаар улсад иймэрхүү төвшөнтэй байна. Бид нар англи хэлээр ийм байна. Бид нар одоо суурь боловсрол дээр ингэж ин баг дунцсан боловсрол дээр ийм төвшөнд байна. Энийгээ бид нар сайжруулахын тулд ийм ажил хийнэ гэх мөрийн хөтөлбөрөөр гаргаж байна. Манайд ажиллаж байгаа багш албан хаагчдын цалин хөсн бусад ингээд аймаг сум орон нутгад өрсөлдөх чадварын хувьд ийм байгаа учраас бид нар төсвөө ингэж өөрчлөнө гэд тэнцэнэ шийддэг юм аа. Түүнээс тэр чи 20 хүүхдийн 15 хүүхдийн хүчин чадалтай дотор байрны дотор 500 хүүхдийн ортой тийм дотор байр улсын мөнгөөр барьж яах гэдэг. Нөгөө барилга нь чанаргүй. Тэгээ орон нутгийн иргэд нь мэдэхгүй. Авч 5 тэрбумаар төсвийн батлаад Улаанбаатараас нэг хэдэн хүмүүстүүд яаж тендер авсан мэддэхгүй очиод барилга барьдаг. Барилга нь нэг жилийн дараа нурдаг. Ийм заваа ямиг устгадаг юм чинь орон нутгийн бие даасан байдал. Энэний ард бас авилгал байгаа. Энэ бүхэл бүтэн авилгалын систем бий болгодог юм. Тэнд гарсан цагдаагийн дарга би цагдаагийнхаа албан хаагчдыг биш үү те. Хууль эрх зүйн орчинг ингэж сайжруулъя. Амьдралын орчныг ингэж сайжруулъя. За манай орон нутгт штэ малын хулгай юм уу? Орон байрны хулгай юм уу? Архитектурын юм уу? Яагаад ингэж дэмэгдээд байгаа юм бэ? Би энийг ингэж өөрчлөё. Манайх бусад аймаг сумдаас бусад орон нутгаас ийм ялгаатай. Манад одоо ингэ хэв журамтай тэмцэхэд ийм шаардлагатай. Прокурор нь өөрөө бас тэгж тэр хүмүүс штэ тэ иргэдээс сонгогдож гарсныхаа дараа иргэдийн төлөө ажилддаг юм. Иргэдийн төлөө амьдардаг юм. Бусдаар хизээч тийм юм байхгүй найзуудаа. Энэ нэг ингэдэг штэ тэ 2017 оноос хойш
Ерөөсөө Монгол улсад дэш тэ үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрч исэн энэ эрхчлөө чи устж байгаа. 2012-оос 16 оны үед тэгээ за нөгөө муу хилээд хараагаад байдаг цахиагийн элбүүдөрч гэдэг ерөнхийлөгч байсан энэ хүнээс чинь гаргаж ирсэн иргэний нээлттэй танхим гэдэг энэ орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлэхдээ тэгээ холбоотой бүх хууль эрх зүйн орчнууд чинь бүгд нь устгаад хайцсан. Бүгд нь байхгүй болгочихсон байхгүй. Бид нар чадан ядан тэрлүү тэмүүлээд зүтгэж явжсэн тэрийг минь байхгүй болгоцсон. Одоо энэ дөрөвдөх засаглаж яриад байгаа. Энэ хэвлэлийн эрхчлөө гэдэг чинь сэтгүүлчийн эрхчлөөний асуудлын тухай яриад байгаа. Яг үндэ бол энэ хэвлэлийн эрхчлөө гэдэг чинь биш. Бид нар иргэний хяналтын нийгмийн тухай ярих хэрэгтэй. Энэ иргэний хяналтын нийгмийн засаглал бий болоод ирэх юм бол улс төрчид эрх мэдэлтнүүд дарга нар иргэдээсээ айдаг ичдэг, иргэдээ хүндэлдэг болдог байхгүй. Иргэдд нь шүү дээ улс төрчтэй хариуцлах тооцдог энэ суурийг авч тусдгаа хийсэн. Тэгээ энэтэй холбоотой бас гаргаж ирсэн хуулиудыг 2017 оноос хойш бас бүгд нь устгалаа л да. Бид энийг ингээд дууга хараа яваад байгаа. Тэгээ арчсан засаглалыг ингээд шүүмжлээ яриад байгаа. За би одоо энэгээр ингээд яриагаа дуусгая. Тэгээ арчсан засаглалаа ойлгоо. Дэлхийд дээр шүү дээ энэ арчсан засаглал гэдэг байгаа энэ арчсан нийгэм, арчсан тогтолцоо гэдэг. Дэлхийд дээр тийм олон төрлийн нийгмийн тогтолцоо байхгүй хүн төрөлхтөнд одоо. Энэ арчсан нийгмийн тогтолцоо, арчсан засаглалыг солих юм бол ямар засаглал руу орох юм бэ гэдгийг бид нар ойлгох ёстой байна. Одоо дэлхийд дээр шүү дээ хүн төрөлхтөнд монархи буюу хаан засаглал байна. Хаан засаглал нь хэмжээгүй эрхт хаан засаглал гэж байна. Хязгаарлагдмал хаан засаглал. Ерөөсөө хоёрхан төрлийн хаан засаглал байна. Тэгэхээр хэмжээгүй хязгааргүй эрхт хаан засаглал ерөөсөө 2-3 хаан улсад байна. Тэрний хоёр улс нь бол одоо өөр хүн нэгдлэр амьдарч байгаа, чулуун зүсгээр амьдарч байгаа. Нэг нь одоо зүүн Азийн нэг эзэнгөө шахуу арлын махад хүний махад хүн алждаг. Нэг нь Африкийн нэг улс байна. За хязгаарлагдмал ихтэй хаан засаглалууд ингээд Англи одоо ингээд Европын одоо Дан маань ингээд улсууд байна. Хаан нь бол одоо тэр эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ бол парламентын засаглалаараа дамжиж, засгийн газраараа дамжиж яддаг. Түүнээс бол хааны шийдвэрээр бүх асуудлыг шийдэхгүй. За тэгэд бүгд найрамдах засаглал одоо арчсан нээлттэй нийгмийн тухай ойлголт. Арчсан засаглалын дотор нууц юм байж болдоггүй. Ялангуяа улс төртэй холбоотой асуудлууд, энэ нийгэмтэй холбоотой, иргэдтэй холбоотой асуудлууд. За гадаад дуудлагын төвшөнд юм уу ингээд нууц асуудлууд байна. Тэр бол тусдаа ойлголттой асуудал. Яг одоо иргэний нийгэмтэйгээ холбоотой, энэ иргэний засаглалтай холбоотой асуудлуудыг хизээч нууцаар хийж болдоггүй. Монголд бол маш их олон юмнууд нууц болж байна. За тэр арчсан нийгмийн нөгөө засаглал нь юу юм гэхээр дарангуулын засаглал байгаа шүү дээ. Дарангуулын засаглал дотор чи авторитар буюу тоталитар гэдэг хоёр янз байна. Авторитар нь болохоор хуулийн дагуу ирдэг дарангуулын нийгмийг хэлээд байгаа. Хуулийн дагуу. Тоталитар ч бол цэргийн эргэлтээр гаргачихж байгаа. Одоо Монголд бол одоо болж байгаа процесс бол авторитар дарангуулын засаглал руу яваад байгаа юм. Ер нь бол дарангуулын засаглалын ардталт бол коммунист юм уу социалист эдийн засаг байсан. Нөгөө талдаа бол фашист засаглал байсан. За фашистийн засаглал дээр бол Гитлерийг ярьж болж байна. Гитлер жишээ нь тоталитараар юм уу цэргийн эргэлтээр гарч ирсэн хүн биш байхгүй. Хуулиар гарч ирсэн шүү дээ. Тухайн үед бол нийгэм нь энэ хүний асар их худлаа ярьдаг амбицийг нь дэмжснээс болж Гитлерийг бий болгосон. Гитлер Тэнгэрээс унаагүй. Гитлер газраас ургаагүй. Сансраас ирээгүй. Германы иргэдийн дотроос гарчсан бохгүй. Тэр өнөөдрийн Путин байна. 1990 оноос хойш одоо 92 оны одоо Оросын холбооны улсын үндсэн хууль дээр бол одоо арчсан нээлттэй нийгмийн засаглалын асуудлууд маш сайн тусгагдсан гэсэн. Одоо байхгүй болгоцсон шүү дээ. Өнөөдөр Оросын холбооны улсад бол үг үзэл бодлоо илэрхийлэх гэдэг ойлголт байхгүй. Тэнд бол хувийн өмчийн асуудлууд байхгүй болсон. Банкнд байгаа хадгаламжийн мөнгө чинь байхгүй болсон. Путин таалагдахгүй маргааш мөнгө чинь шууд аваа явж байгаа. Ер нь бол тэд чинь 14 сая рублээс дээшигэх хөрөнгүүдийг улсын мэдэлд авна гэдгээд бол зарлцсан хуулиар одоо батлахгаа явж. За тэрийг дахиад энэ сөрөг хүчний намаас нь одоо өргөн барьсан 4.5 сая рубль болгоцсон явж байгаа.
Тэгэхээр одоо нэгэнтээ бид нар арчсан нээлттэй нийгэмд орчихсон бидэрт эрхчлөө байгаа гэж ойлгож байгаа бити андуураад ээ. Энэ арчсан засаг гэдэг юм чинь үдэн дээр устж байна. Маш олон хуулиудыг ярьж болж байна. Би түрүүн бол ерөөсөө ингээ гол хэдэн хуулиудыг ярьлаа. Одоо энэ дотоодын цэргийн тухай хуулиас ахуулаад ерөөсөө маш олон хуулиуд байгаа. Энэ иргэний хяналтын одоо зөв зөрчлийн хуулиуд бүгдээрээ энэ эрхчлөөний эсрэг болсон байгаа хуулиуд. Асар их олон хуулиудыг суулаад ярьж болно. Тэгээ одоо ингээд худлаа ярьдаг, хулгай хийдэг, дээрэм хийдэг оюун эрдэнэ бид нар хамгаалахын тулд маш олон төрлөөр ингээд тэднийхээ ингээд амбицийг нь хамгаалдаг сүлжээнд нь хууртал яваад байна л да. Дарагдаж байна. Яг ийм байдлаар явах бол бид нар нэг удахгүй ингээд угаасаа дарангуулын нийгэмд орох нь бол тодорхой болж байна. Удахгүй бид нар гадаад зорчих биш, дотооддоо явахдаа замаа явах гэдэг шиг зөвшөөрөл авдаг бол. Улаанбаатарт хитрхи олон иргэн ирсэн учраас гэ буруутгаад байгаа шүү дээ. Иргэдийн буруу болгоход байгаа. 2016 оны хүртэл Улаанбаатар хотод шүү дээ, 120 мянган айлыг утаагүй болгох дэд үтсийн магистралууд нь тавигдсан байсан. 3-4 цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн байсан. 6 дэд төвүүдийн энэ дүүргүүд дээр баригдах дэд төвүүдийн хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдээ гэрээ хийгдсэн байсан. Эдгээр санаатаа зогсоосоо 8 жил засаглаж байна. Одоо 9 дэх жилдээ орчлоо. Санаатаа Улаанбаатарчуудыг хордуулсан. Одоо бурууд нь энэ иргэд болоод байна шүү дээ. Зогсоо зайгүй Улаанбаатар руу нүүснээс болоод байгаа шилээд байна. Орон нутгийн бие даасан байдал бий болчих юм бол энийг хангаад эхлэх юм бол Улаанбаатарт хүн амьдрах биш. Улаанбаатараас иргэд чинь нүүнэ. Тэр орон нутгад чинь илүү их боломж гараад ирэх юм бол энэ сондууд руугаа иргэд чинь явна. Тэнд илүү их боломж нь амьдралын баталгаанд бий болоод ирэх юм бол тэрнийхэн төлөө хүмүүс өөрсдөө явдгийг. Түүнээс хэн яаж амьдрахыг зааж болдоггүй юм. Тийм юм байдаггүй дэлхийн ертөнцийн. Тэгээд энэ арчсан нийгэм гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй байна. Засаглалыг минь устгаад байна. Тэгээд засаглалаа бид сайн ойлгоод авах хэрэгтэй байна. Тэгжээж бидний засаглалынхаа асуудлыг хамгаалдаг болно. За ер нь тэгээд улс төр гэдэг зүйлийг бол үзэл санаан дээр л хийдэг. Үзэл санаагүй улс төрчдөө юу гэдгийг өнөөдөр бид хараад байгаа байхгүй юу? 1990 оноос өмнө бол Монголд нэг л үзэл санаа байлаа шүү дээ, тийм. Коммунист үзэл санаа байлаа. Өөр үзэл санааг унших, үзэл шарах судлах эрхэл байгаагүй. Тэгэхээр бид нар дэлхийн хүн төрөлхтний түүхэнд байгаа тэр хөгжлийн явцыг бол туулаад яваад байна л да. Одоо яг өнөөдөр шиг Монголд бол улс төрийн бохирдчихсэн, ийм зааван болж ирсэн түүхүүд дэлхийн олон жишээнүүд байна. Америк, Англи, Европын улсууд ингээд бүгд байдаг. Яаж зассан үнийг бид нар тэрийг харж сурж ойлгож мэдэрч явах хэрэгтэй маа. Хэрвээ бид нар алдах юм бол энэ нийгмээ устгах шаардна. Нөгөө Венесуэл гэж яриад байгаа жишээний яраас тэр Аргентины одоо ингээд үйл тамаа удаж Өмнөд Америкийн тэр Боливи, Колумб гэдэг олон улсууд байна. Панама энэ гэдэг. Африкийн одоо энэ 56 улс дотор бол маш олон улсууд одоо маш их олон тэр нийгмийн тогтолцоон дээрээс алдсан алдаанаас болж олон зовлон туулсан. Одоо ч дуусаагүй зарим нэгний үргэлжилж байна. За энэ дундад Азийн улсуудаас дамжаад энэ ойролт орнын улсууд дээр явдаг энэ коммунист суурьтай социалист үзэл баримтнуудын ард юу болсон талаар ингээд маш олон зовлонгууд байдаг. Одоо манай энэ Станы хэдэн 5 улс гэдэг энэ дотор ч гэсэн аягүй олон зовлон байдаг. Тэгтэл энэ баруун Европтой хил залгаа байсан зүүн Европын хуучин зөвлөл толгойд улс буюу социалист орнуудын хамтын нийгмээс салсан улсууд яаж энэ арчсан нийгэмлөө хурдтай шилжсэн бэ гэж сайн жишгүүд бас байдаг аа. Тэгэхээр бид эдгээр сайн жишээнүүдээс нь харж сайжрах хэрэгтэй юм аа. Тэгээ барууныхан гээ үзэн ядаад хараагаад байх шаардлага байхгүй. Энэ хүн төр төтнийг илүү их хүнийхэн төлөө, илүү их иргэнийхэн төлөө, иргэнийхэн аюулгүй байдлын төлөө хэн юу чадж гинэ гэдэг чинь барууныхан багхгүй да. Энэ зүүнний буюу энэ социалист хуучин орнуудаар дамжиж явж байсан одоо энэ коммунизмын суурьтай улсууд дээр яг манайхтай адилхан байгаа шүү дээ. Энэ утаандаа баригддаг ч юм уу, энэ төгжрөлд автуулдаг ч юм уу. Энэ ингээд амжиргааны чинь бүх иргэн тойрноор чинь тэг хүний нийгмийн эсрэг дайсгансан шахуу ажлууд яваад байна шүү дээ чинь. Хүн ингээ үндсэн хуулиар заасан нэг эрүүл аюулгүй байдал гэдэг юм чинь Монгол улсын засгийн газрын энэ хүн төрөлхтний өмнө байгаа арчсан нээлттэй нийгэмдэр бүх засгийн газруудын эхний хийх ажил нь багхгүй.
За би тэгээд нэг ингээд өнөөдрөөс эхлээд нэг богинохон ингээд лайвууд хийгээд бас өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө цахим орчинд илэрхийлээд явъя гэж бодсон. Тэгээд яг хоо санаа оноо нийлэхгүй хүмүүсийн үед яг хувь хүн оюун батын тухай бол биш ээ. Яг тэгэхээр би яг одоохондоо улс төрч биш байхгүй. Би үзэл бодлоо илэрхийлж байгаа хувь хүн иргэн шүү. Тэгээд надад бол үзэл бодлуудаа илэрхийлээд ойлгохгүй байгаа юмудаа бичих юм бол би тэгээ өөрийнхөө чадлын түвшинд өөрийнхөө мэдсэн уншсан харсныхаа түвшинд онлын талаар нь би зөндөө их юмуд ярихад бэлэн байгаа. Тэгээд энэ хөрөнгө хураадаг хууль энэ бол аюултай хууль. Энэ Монгол улсад аль хэдийн биш тэ буруу аргаар хөрөнгөцсөн хүмүүсийн хөрөнгийг хураадаг хууль байгаа. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна гэхэл 2017 оноос хойш энэ хуулийг устгасан юм. Тэрнээс өмнө бол Монгол улсад шүү дээ тий шүүх засгал шүүхийн тогтолцоо хараат бус аюулгүй байдлуудыг нь сайжруулах үйл явцууд явж ирсэн энийг мэн зогсооцсон юм. Одоо хараат бус шүүх рүү дайраад байгаа. Нэг улс төрч шүүхийг мэддэг болсон тэр цагт бид нар тэр хүний хүслийн дагуу амьдрдаг болно. Тэгэхээр энийг бид нар ойлгохын тулд яг хоо хэрвээ дэмжиж байгаа бол сайхан шеэр хийгээд өгөөрэй. Олон хүнд өгмээр гэж би бодож байгаа. Тэгээд цөөхөн ч гэсэн яг анхны мань лайвыг үзэж байгаа та нарт бол баярлалаа. Тэгээд дараагийн юмнуудаар би олон зүйлүүдийн талаар бас ярилцахын төлөө байна. Уул уурхаан чиглэлээр бол би бол миний аав одоогоос өөрөө уурхачин Эрдэнэтийн анхны илгээлтийн эзэн. Миний ээж бас илгээлтийн эзэн. Миний аав бол илгээлтийн эзэн биш анхдагч Эрдэнэтийн тийм анхны билацын жолооч хийж ирсэн. Миний аав нэр хүндтэй Эрдэнэт үйлдвэрийн анхдагчтай нэг. Би бол өөрөө бас одоо 18 настайгаас Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилласан. Одоо л ер нь бол тасралтгүй уул уурхаан чиглэлээр ажиллаж байна. Тэгээд энэ уул уурхаагаар дамжиж Монгол улсад ямар боломж байгаа талаар би ярьж чаднаа. Миний бас амьдралын туршлагаар дамжаад тэрнээс гадна одоо судалсан маш олон юмнууд байгаа. Бид нар бол одоо тий хүн төрлөختний хамгийн сайн зүйлүүдийг тий яаж хүмүүстэй боломжийг олгодог талаар илүү их зүйлийг бид нар тэргээ ярилцах хэрэгтэй. Яагаад дандаа энэ худал хуурангуудыг яриад байгаа? Амьдралыг бууруулах боломж байна. Огт амьдралгүй болох боломж байгаа. Энийгээ ярий. Хууль гаргаж авилгахтай болоогүй. Болно гэж байхгүй. Айлгахгүй болно гэж байхгүй. Тийм зөвхөн болохгүй. Хууль нь байгаа. Хууль хэрэгжихгүй байгаа чинь бодлогын төвшөнд энэ үйл ажиллагаагаа хийгээгүйгээс болсон юм аа. За тэгээд өнөөдрийн лайвыг өндөрлүүлээ. Дараа өөр олон сэдвүүдээр би ингээд нэг ерөнхийдөө завандаа ярьж гэж бодоод байгаа. За тэгээ баяр та.